За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Энэ улсын хурлын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд оруулж ирж байгаа томилгоо учраас дэмжиж явуулъя. Монгол банк бол цэвэр мэрэгжлийн байгууллага. Тэнцээ ажилдаа эзэн болсон мэрэгчлэрээ өсч дэвжээд явж байгаа мэрэгжлийн карьер хөөж байгаа сайхан залуучууд байгаа. Гэхдээ сайн яаж juгаар саар гэж Монгол банкн дээр бол бүр саар нь маш их байгаа. Өнгөрсөн хугацаанд лав сүрийн ерөнхийлөгч тэр саар улсуудтай бас нэг их л бүдэг бадаг замаар явж ирсэн байх. Алдаа дутагдал нь өнгөрсөн хугацааных. Одоо бол тэнцээ очих юм бол та нэлээд зас залруулах үйл ажиллагаа талаас нэлээд зас залруулах ажлууд бол байгаа. Тэрэн дээр анхаарч ажиллаарай гэж хэлж байгаа. Төрийн банкны захирал шиг ажил албан тушаал гарахаар нэр нь яригдчихийдэг. Ялах сэнгүүмүүд тэр төрийн банкар Монгол банкар дүүрэн байгаа. Ажил хийдгүү, албан тушаал ярьдаг, болдог бол бүгдээрээ дарга, сайд, их хурлын гишүүн болчих амбицтай. Гэсэн мөртөө бодит байдал дээр ажил хийдэг ур чадвартай хүн байхгүй. Тэр талаас нь бас сайн харж ажиллахгүй бол гэж танд захиж хэлэх гэсэн юм. Бас нөгөөтэйгүр энэ дэд ерөнхийлөгч нь хуулиар олгогдоогүй ажиллаа хийдэг. Хуулиар олгогдоогүй ажиллаа хийдэг. Зандаш тэр ерөнхий сайдын туслах байсан нөхөр ямар ч салбарын мэдлэг мэдээлэлгүй мэрэгжлийн биш хүн тэнцээ очиж суудсан. Одоо ажилдаг хадгаламжийн даатгалын корпорацийнхаа тушаалуудыг хэвлэлд өгөөл балбаад өгөхөд хүн балбуулахгаа явж идэг ийм ёс зүйн хүмүүс хүртэл тэр дотор сууж байгаа. Эднэрийг цэвэрлэх ажил бас нэлээд хийгдэх байх гэж бодож байна. Тэгээ танд амжилт хүсье. Вакуумжаад ээж болохгүй шүү. Очоод та ингээд нэг юм дураараа загнаад буруу зөрүү юм хийгээ явах юм бол огцруулах шаардлагыг энэчнээс би өөрөө манлайлж хийх болно шүү гэдгийг бас анхааруулад хэлэх гэсэн юм. За тэгээд энэ сая хөдөө 2 одноо Гүүрханга аймагт ажиллаад ирлээ. Худлаа ирдэг 2 сайдтай хариуцлага тооцохгүй бол юу нэмээд баахан дид сайд нар вэ? Гүүрханга аймгийн төрийн сантаа уулзлаа. Үндсэн цалингаа л олгож, нэмэлт цалин алга, урамшуулалт цалин алга. Төрийн албан агч нарыг чи хэлж байгаа үг шүү. Тэр хүмүүс ч бас нэг өөрөө тим цалин аавн, тим хэмжээний зээл төлнөгөөд хувийн санхүүгөө төлөвлөсөн явж идэл төрийн санд нь ажиллаж байгаа хүмүүс нь тэр цалин ирэхгүй болохоор одоо бусд нь яах юм? Сангийн сайд мөнгөтэй гэж худлаа ярьдаг. Энэ төлш эрчим хүчний сайд дамжин юм бензинтэй гэж худлаа ярьдаг. Олгодгүй гэж худлаа ярьдаг. Сүүлдээ одоо бензин колонкийн түгээгч нар рүү орж шít. Ковотоор олгоод цалингаа авд юм байлээ гэд ийм хөлдөө тайлбар хийгээд байгаа энэ сайд энэ яаманда хариуцлага хизээ тооцох юм бэ ерөнхий сайд. Тэг ийм буруу юм яриад байгаа сайдныхаа асуудлыг ярихгүй юм бол нэмээд дид сайд гэдэг одоо ингээд төрчин уламд анхаар болоод байгааг бол ивэр хүлээж авах боломж байхгүй. Монгол улс одоо мөнгөгүй гэж зовлондоо унчаад байхад дахиад дээрээс нь юун төсөөс цалин авдаг дид сайд нарын асуудал. 1 минут нэмээд авч болох уу? За нэмэлт 1 минут цогтоо гишүүнд өгье. Гүүрханга аймаг яг төрийн сангийнх нь даргын хэлснээр бол одоо нэг 7-8 хоногийн бензиний нөөц байна. Тэг яг энэ чигээрээ байна гэвэл Гүүрханга аймаг хүлдэхэд бэлэн байна. Нүүрснийхээ хэдэн машинд тэр цохолтоор бензинийг олгож ийн босод үед бол бензин бас л хүнд байдалд орчлоо. Түш. Тэгэхээр одоо ингээд аймагудаас эхлээд хөлдөж эхлэх гэж байна. Тэгээ сайд нар нь болохоор одоо энэ чи ажиллаа хийж чадахгүй дид сайд аваад өстой мэрэгжлийн хүн ирээд байна гэдэг юм. Тэгвэл сайд нараа огцруулаад оронд нь тэр дид сайд болох гээд байгаа мундаг залуучуудаа тавьчих л та. Энэ түлшний савны асуудал чинь 30 жил явж ирсэн өнөөдрийнх шиг юм нөхцөлд хүндэрж байгаа үг шүү дээ. Яаж ажил хийх үү гэдэг гарц гаргалгаа шийдлээ ярихгүйгээр худлаа улс төр хийгээд үгүй чадахгүй тэгэл түлшний савгүй сууж ийн үздэй гэдэг юм ялгарсан байдалтай суугаадахын сайд нар чинь. Улсын хурлын дарга бас энэ дээр одоо зарчмаа нийлүүлээд энэ засгийг шахаж ажилламаар байна. Та улсын хурлын дарга шүү дээ. Засгийн газрын нэрийн өмнөөс ажиллахгүй байх. За зарчмын бас шаардлагууд тавьж шүү. Тэгээ нэр дэвшигч анхаарч ажиллана баг. Асуултанд хариулт авах уу Цогтбаатар гишүү? Зөвхөн санал хэлж байна. За Цогтбаатар гишүүний энэ зарчмын шаардлагуудыг одоо хүлээж авч эргээд Цогтбаатар гишүү бол их хурлд бас тэр холбогдоод нэр яригадаад байгаа түрүүн бас яригдаадсэн тэр бүрэлдэхүүнтэй холбоотой асуудал дээр анхаарч ажиллах хэрэгтэй.